За бүгдэнд нь өглөө өрөөний мэндийг хүргэе. Тэнгистэй ярилцж суугт тавтай морил. За өнөөдрийн бичлэгэн дээр бид нэр арилжааны хувьд арилжаа хэрвээ хийж байгаа болвол юу хийж иж үр дүн харах вэ? Ямар үйлдэлүүдийг өөрөөр хийж иж өөр үр дүн харах боломжтой вэ гэдэг тухай ярилцгаая. Тэгэхээр энэ хүртэлчийг хийгээд судлаад тодорхой үр дүн харж чадахгүй байна, тийм ээ? Гаргаад тавьсан тийм үр дүн харахгүй байгаа болвол зарим зүйлсүүдийг өөрөөр хийх хэрэгтэй. Тэгээд эдгээр нь юу юм бэ гэдгийг цөөхөн хэдэн зүйлсүүдийг хуваалцъя. За миний гарт миний утас байна. Тийм ээ, хоёр зүйл зэрэг хийх гэсэндээ биш. Авсан нөтөө та нартай хуваалцах гэж байгаа юм. За хамгийн нэгдүгээрх нь болохоор сетапа хүлээ гэж байгаа. Сетапа хүлээ. Хамгийн хэцүү зүйлсүүдийн нэг байж магадгүй, тийм ээ, байнгын ярилцаа зүгээр тэг хүлээхгүйгээр ордог хүмүүсийн хувьд миний хувьд л хамгийн хэцүүнүүдийнхээ нэг байсан. Тэгээд хэрвээ чи ашигтай арилжмаар байгаа болвол арилжаан дээр жоохон ч гэсэн үр дүн хармаар байгаа болвол зүгээр л хараад идсэн сетапа хүлээх хэрэгтэй. Тэгэл болоо. Энийг хийж эхэлснээс хойш миний win rate хэд дахин өссөн, ашигтай гарч ирдэг болсон. Тэгэхээр маш ингэ зүгээр л сетапа хүлээ. Байхгүй байх юм бол битгий арилжаа хий. Байхгүй газраас, тийм ээ, нүдэнд дийлхэн харагдаж байгаа өндөр магадaltaй харагдахгүй байгаа газраас битгий арилжаа хий, тэгэл бол. Маш энгийн сонсогдож байгаа, гэхдээ мэдээж тийм амархан биш. Тэгэхдээ хийх юм бол чиний арилжааг өөрчилнө. За дараачих нь болохоор хэдий итгэл найдвартайгаа үлдэх гэж байгаа. Итгэл найдвартайгаа үлдэх. Арилжаа чи ингээ харагдахгүй байгаа үед ерөөсөө ойрын үед хийгээгүй байгаа үед тийм ээ, сетап хүлээгээл магадгүй чи ганц сетап гарч ирсэн чи тэрийг алдчихсан чинь, тийм ээ, маш хэцүү санагдаж магадгүй бүр ингээл дахиж ийм гоё сетап бүрдэх юм уу гүм үү гэж асуулт гарч ирдэг. Тэр үед чиний хийх ёстой зүйл юу вэ гэхээр сетап гарч ирнэ гэдэгт итгэх. Удахгүй зүгээр л гараад ирнэ. Маргааш гараад ирнэ, өнөө өрөө гараад ирнэ, намайг дахиад гарч байгаа, дахиад гараад ирнэ гэдэгт итгэх. Тэгж чадах юм бол чи хүлээж чадна. Хүлээж чадах юм бол сайн оролт, өндөр магадaltaй оролт хийж чадна. Тэгж чадах юм бол ашигаа нэмнэ. Ашиг хийж чадна. За, 3 дугаарх нь алга болчлоо. Хөдөлгөөн хаачих ба. Oh come on. Өөрийнхөө дүрмийг дагах. Магадгүй хамгийн хэцүүнүүдийнх нь нэг байх. Нэгдүгээр ямар дүрмтэй байх вэ гэдэг маань өөрөө бас хэцүү асуултуудын нэг. Тэгээ миний зүгээс зөвлөх зүйлс бол үргэлж тал ашиг авдаг бай. Тал ашиг авчихсан бол байнгын break even тавьдаг бай. Тийм ээ, хитрхи их эрсдлийг битгий хий. Болж өгөх юм бол дансныхаа, тийм ээ, 2%-аас илүүг эрсдэхгүй бай. Тийм ээ, за баг аккаунттай бол хамгийн ихтэй 3 4, тийм ээ, 5-аас их төр хизээж болохгүй. Гэх мэтлээ. Тэгэхээр дүрмээ даг. Тийм ээ. За дараачих нь болохоор хитрхи их арилжаа бас битгий хий гэж байгаа. Хитрхи их арилжаа битгий хий. Юуг хитрхи их гэдгийг хэр их арилжаа хитрхи их гэж байгаа юм гэдэг маань бол за миний хувьд бол за 2 арилжаа хамгийн ихтэй өдөрт гэдэг бол хангалттай маш их арилжаа. Ер нь бол яг хөө заримдаа би 3-ыг хийдэг л дээ. Гэхдээ тийм ээ, флоуд орчихсон байгаа үед, учир шалтгаанаа ойлгож байгаа үед маш өндөр магадaltaй арилжаа дахиад гарч ирж байгаа үед л 3 арилжаа хийж байгаа. Тийм ээ, одоо ер нь бол 3-ыг хийхэ болиё гэж бодоод байгаа. 2 дээр яг яс зоодог болсон дээр юм байна гэж бодоод байгаа. Тэгэхээр яг хийж байгаа арилжааныхаа тоог хязгаарлал, тийм ээ, зарим үед бол би 4 5 6 арилждаг байсан. Өмнө ямар ч дүрмгөө, тийм ээ, ямар ч одоо тийм хязгаар байхгүй. Тэгэхэд бол өчнөө олон дансч тадаг байсан. Тийм ээ. Хожлын хувь бол шалаар нэг байсан. Тийм. Тэгэхээр битгийдэг. За дараачих нь болохоор чартны өмнө 2 цагаас дээш байх шаардлагагүй.
2 3 цаг те бүр нүдэ ширхтэл шарт руугаа бүр те сорогдож орж өгөх гэж байгаа юм шиг. Тэгж 2 3 цаг суугаад ямар ч шаардлага байхгүй. Тийм бол тэгээ 2 цаг сайхан төвлөрөө суулаа. Тийм ээ, сэтгэл санаа, дуу чимээг орчинд, цэвэрхэн орчинд, тийм ээ. Бодол санаа, сэтгэл мэдрэмж чинь сайхан гоё байгаа үе дээр суугаад төвлөрөөд 2 цаг нам суулаач хангалттай ашиг хийж чадна. Тэр хугацаанд. Тэгэхээр чартны өмнө байгаа хугацаагаа бас лимитлэх юм бодвол яах байх нэ. Тийм ээ, ашгаа нэмэх боломжтой. Миний хувьд бол те бүр өдөржин шинжин суудаг ус тэрийг болсон. Тэгээ байнгын хардаг ус тэрийг болсон. Ерөөсөө лимитлэл өдөрч суудаг 1-2 цагтай тэгэл болоо. Хамаагүй гоё үр дүн гаргаж байгаа. За дараачих нь болохоор зөвхөн өндөр магадлалтай арилжааг хийх гэж байгаа. Тэгээ хэрвээ чи хувийн стратеги хэрвээ гарч ирсэн байгаа болвол өндөр магадлалтай арилжааг л хий. Come on. Тэгээ энийг хэдүүлээ өмнө ярилцчихсэн шүү дээ. Арилжаа бол магадлал дээр суурилж явдаг. Магадлалын зах зээл шүү. Тийм учраас яах хэрэгтэй? Өндөр магадлалтай зүйлсийг л хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ч угаасаа алуулна. Тэгэхээр өндөр магадлалтай стратегийг олж авах хэрэгтэй. Зах зээлийн бүтцээ уншиж сурах хэрэгтэй. Зах зээлийн бүтц дээрээс тийм ээ уншиж байгаа хамгийн магадлал өндөртэй зэгүүд нь хаана идэх юм бэ? Тэрийг олоод тэндээс орж явах хэрэгтэй. Тэндээс биш бол дундаас нь хөөж битгий ор. Тийм ээ, найдсан жижигхэн тийм 1 минут 5 минутын оролт битгий хий. Тийм ээ. Хамгийн өндөр магадлалтай 1 цаг за 4 цаг нэг өдрийн чартуудаас сайхан хослуулж агаад тэрэн дээрээ ашиглаад 1 минут дээрээсээ 5 минут дээрээсээ оролтоо хий. Шал өөр дүн харна. Шал ондоо өөртөө ихтгэлтэйгээр арилжиж эхэлнэ. Амлаа. Окей. Тийм байна. За тэгээд битсэн юмнууд маань ерөнхийдөө бол дуусчихлаа. Тэгээд одоо зүгээр яг бодогдож байгаа зүйл гэх юм бол бас яах хэрэгтэй? Арилжиж байгаа болвол ном унших хэрэгтэй. Арилжааны магадлалын ном, Trading in the Zone тийм арилжааны Библи хийгдэх тэр ном бол маш гайхалтай номнуудын нэг, тийм ээ. Хувь хүний хөгжлийн амжилтын тухай ном унших юм бол хандлаганд ч бас нөлөө гарах боломжтой. За мөн дээрэс нь тийм ээ, сэтгэл мэдрэмжийг хэрхэн ойлгох вэ? EQ талаасаа хөгжүүлэх ном байх юм бол мөн маш их үр нөлөө гарах боломжтой. Тэдгэрийг мэдээж зөвлөнө. Тийм. За тэгээ анханаас нь эхэлж байгаа залуучууд байх юм бол бас энэхүү салбартаа жоохон хүндэтгэлтэй хандаарай гэж би хэлмээр байгаа. Ажил хэрэг болго, тийм ээ, хийж байгаа зүйлээ, тийм ээ, амжилт гаргах гал явж байгаа энэ зүйл чинь, тийм ээ, эрх чөлөөг эрэлхийлээ явж байгаа бол зүгээр нэг хоёрын хооронд тийм ээ, муухай битгий хийгээрэй. Хогийн нарын зүйлийг битгий хийгээрэй. Тэгж миний өөрийн гаргасан алдаа болохоор би бас залуучуудад тэгж зөвлөж хэлж байгаа юм. Тийм ээ. Миний хувьд яасан бэ гэхээр арилжаа бол тэгэл ингээл явж хад болчдөг зүйл. Арилжаа бол тийм нэг сериусны биш байхад болчдөг зүйл, тийм бодох шаардлагагүй чи зүгээр тийм таагаал ордог байх хэрэгтэй гэж боддог байсан үгүй ээ. Нэ арилжаа бол маш их тийм тархи ажилуулсан, тийм мэс заслын эмч шиг, тийм ээ, маш олон вариантыг боддог, магадлалыг тооцоолдог, математик суурьтай байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгж хэлснээрээ би одоо тэгээ математиктаа муу байх юм бол чи ярилж хийхгүй гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ чи толгойд хэрхэн ажилуулдаг байх хэрэгтэй. Тийм ээ. Шинжилгээ хийдэг байх хэрэгтэй. Бэлтгэлтэй зах зээл дээр гарч ирдэг байх хэрэгтэй. Зах зээлийн эрүүл сайхан дадлуудыг бас суулгах хэрэгтэй. Тийм ээ. Хийсэн арилжаан дээр шинжилж, тэрийг тэмдэглэж, тийм ээ, нарийн, тийм ээ, хэмжих тийм дататай болох хэрэгтэй. Тэгж чадах юм бол чи үнэхээр өснө. Тийм. За тийм байна. За тэгээд одоо би 4 жилийнхаа дуршлагыг бүгднийг хуримтлуулад 0-9 заагаад өчгсөн сургалтыг өнгөө авахыг хүсэх юм бол доор линкийг нүлдээч. За мөн дээрээс нь 100% ганцаарчил шууд ажиллах сонирхолтой байх юм бол бас линкийг нүлдээч. Тэгээд магадгүй арилжаач чиний хийх хамгийн галзуу зүйлсүүдийн нэг байх. Миний хувьд л тийм байсан. Би бол миний хувьд бүх хүмүүс
зөвлөх зүйлийн маань нэг бол хөрөнгөний зах зээл ярилжаа. Ягаад гэвэл гайхамшигтай их боломж байгаа. Хувь хүний талаасаа ч тэр ур чадвар талаасаа ч тэр EQ талаасаа ч тэр чамайг шал ондоо төвшнөр гаргаж ирдэг. Тэгэхээр мөн дээрээс нь те хинч хийж болох үс. Интернет гар утсал байгаа бол дэлхийн хаанаас ч хийж болно, тийм ээ. Чамд хин нэгэн юу одоо те одоо хориод байгаа зүйл алга. Тэ за балетийг ч сурах юм бол яв хэрэгтэй одоо хувц сунаар одоо юу гэдгийг те заал хэрэгтэй гэж хэлж байгаа боловч интернет гар утсал байгаа боловч арилжиж эхлэх боломжтой. Амьдралаа ховсгох боломжтой байна. Хувь хүнийхээ талаар өөрийгөө цоошин түвшнээр гаргаж ирэх боломжтой байна. Тэгэхээр алаад үг нөгөө талд уулзцгаая.